заавал үр дүн гарсан сонсоход байх ёстой. Монгол улсын эрх ашиг заавал хангагдах ёстой байгаа. За мөн одоо энэхүү нотлох баримтын хүрээнд гэсэн дараах хоёр асуудлыг бид хүн бас авч үзэж байгаа. Нэгдүгээрт оюутлогын сонсголоор цугласан энэ 92,000 орчим хуудас нотлох баримт бичгийн 49% нь бол олон нийтэд нээлттэй мэдээлэлтэй байна. Тэгэхээр улсын хурлын тамгын газар за тэр дундаа улсын хурлын даргад бол албан тоот явуулж байгаа. Энэ 92,000 хуудас орчим нотлох баримтын одоо нээлттэй байгаа бүх мэдээллийг парламент цэг хэмээн дээр тусгай цэс үсгэж олон нийтэд нээлттэй болох ёстой. За мөн одоо Монгол Улсын засгийн газраас үлдсэн 51% буюу үлдсэн одоо ямар нэгэн байдлаар одоо нууцын тамга дарсан бусад одоо мэдээллийг бүгднийг бас нээлттэй болох ёстой. За хоёрдугаарт оюутлогын компани 66%-ийг эзэмшигч Rio Tinto компани байна. Rio Tinto компани бол Монгол улсад одоо оюутлогоор дамжуулж үйл ажиллагаа явуулж байгаа боловч бас Австрали, Английн хөрөнгийн бирждээр бүртгэлтэй Австрали, Англи улсад бүртгэлтэй бас одоо олон улсын хууль конвенцийг бас дагдаг ийм зарчимтай. Тэгэхээр өнөөдөр одоо улсын хурлын гишүүний одоо бүрэн эрхийн хүрээнд Монгол улс болон Австрали, Англи улсын одоо маш энгийнээр ярих юм бол одоо авилгалдаа тэмцэх газруудад албан ёсоор энэхүү хандаж байна. За та бүхэнд одоо энэ явуулж байгаа захиагаа харуулъя. Тэгэхээр Монгол улсын авилгалдаа тэмцэх газраас гадна Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд бас кино шалгалт төр хооны материалыг одоо хүргэх хүрээнд инхүү хандаж байна. За мөн одоо Австрали улсын үнэт цаас хөрөнгө оруулалтын зохицуулах хороонд мөн одоо нотлох баримтын хүрээнд цуглуулсан материалын хүрээнд хянан шалгах болон мөрдөн шалгах чиг үүргийн хүрээнд нь бол инхүү бас хандаж байна. За тэгэхээр мэдээж Монгол улсын авилгалдаа тэмцэх газарт хандж байгаа энэ байдал бол одоо улсын хурлын 120 дугаар тогтоолоор одоо энэхүү нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй байж болзошгүй. За мөн болзошгүй асуудлаар бол Монгол улсын ерөнхий прокурорын газар, авилгалдаа тэмцэх газар, цагдаагийн ерөнхий газар нөгөөх нь юу лээ? Дөрвөн газар хандсан ба тий. За тагнуулын ерөнхий газар тусгаалan одоо зөвлөмжүүдийг бол 102 дугаар тогтоолоор хүргүүлсэн. За өнөөдрийн нэг явж байгаа албан тоод бол Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд бас энэ нотлох баримтаар цуглуулсан материалыг бол бас инхүү хүргүүлж байгаа. Тэгэхээр Rio Tinto компани бол Англи болон Австрали улсын хөрөнгийн бирждээр бүртгэлтэй. Англи болон Австрали улсад төв офистой. За мөн одоо За энэ. За тэгэхээр ер нь яг би яач захианыхаа та бүхний захианы зургийг нь бас авч байгаа. За энэхүү захианы гол агуулга хандж байгаа үндсэн зорилго бол ингэж байна. За нээлттэй сонсгол тусгай шалгалтын явцад цугларсан мэдээлэл, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд оюутлогын 66%-ийг шууд бусаар эзэмшдэг төслийн менежер Rio Tinto Group-ийн Монгол улс дахь одоо үйл ажиллагаа. За ялангуяа оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлэгчийн гэрээ, дубаан гэрээ болон холбогдох бусад хэлтслийг байгуулах болон хэрэгжүүлэлттэй холбоотой зарим үйл ажиллагаа нь хууль зөрчсөн байж болзошгүй. За Монгол улсын төрийн өндөр албан тушаалтнуудыг ашиглах замаар өөрийн талд илт давуу байдал олгосон байж болзошгүй нөхцөл байдлыг бол сая сонсголоор гэрчийн мэдүүлгээс бол илэрч гарсан. За мөн тус компани зүгээс өөрт ашигтай байдлыг үүсгэхийн тулд Монголын одоо нийгмийн сэтгэл зүй улс төрийн орчинд нөлөөлөх зорилготой одоо далд үйл ажиллагааг Бракуда хэмээх тусгаалсан код бүхий нэрээр хэрэгжүүлж төрийн байгууллагын одоо шийдвэр гаргах үйл явц олон нийтийн ойлголтод нөлөөлсөн талаар одоо нээлттэй сонсголын явцад бол гэрчийн мэдүүлэгт үндэслэн
үндэстэн дамсан санхүүгийн зохион байгуулалтаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйл ажиллагаа явагдсан талаар бол гэрчийн мэдүүлэг мэдээлэл бол гарсан байгаа. За тэгэхээр энэхүү одоо нөхцөл байдлыг үндэслэн Нэгдсэн үндэсний байгууллагын авилгын эсрэг конвенц, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага, за бидний хэлж заншнаар бол OECD-гийн авилгын эсрэг конвенц. За мөн одоо OECD-гийн санхүүгийн ил тод байдлын зарчмыг одоо хэрэгжүүлэх зорилтын хүрээнд за мэдээж хамгийн гол нь Монголын ард түмний хууль ёсны эрх ашиг хамгаалахын тулд одоо иймхүү тухайн улсуудын одоо хянан шалгах чиг үүрэгт хамаарах дээрх асуудлаар бол бүрэн эрхийгээр хүрээнд одоо хянан шалгалтын энэ нотлох баримтын хүрээнд цуглуулсан мэдээллийг бол энэхүү албан ёсоор за хөргүүлж байгаа. За тэгэхээр энэ дээр бас сая дурдсан Англи улсын онц ноцтой гэмт санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба гэж байдаг. За монголоор хэлэх юм бол маш энгийнээр бол Англи улсын айлтгуултай тэмцэх газар гэсэн үг. Англи улсад бүртгэлтэй Англи улсын санхүүгийн зохицуулах хорионд хариалагддаг мөн одоо олон улсад бизнестэй хөрөнгийн бирж дээр Английн одоо хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани бол Английн хуулиараа ч гэсэн за мөн олон улсын конвенцээр ч гэсэн бас үүрэг хүлээд гээ. Тэгэхээр энэхүү бидний хандж байгаа онц ноцтой санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба бол яг одоо үндэстэн дамсан корпорациудад бос тухайн одоо хөгжиж буй орнуудад ямар нэгэн авилгын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үйл ажиллагаан дээр мөрдөн байцаалд явуулдаг Английн засгийн газрын харьяа бие даасан ийм институт байгаа. Тэгэхээр монголоор бол АТГ гэсэн. Тэгэхээр энэхүү байгууллагад одоо хянан шалгах төр хороогоор их цуглуулсан 92,000 орчим хуудас мэдээлэл, сонсогдоор цуглуулсан гэрчийн мэдүүлгийг энэхүү бас хөрвүүлж байгаа. За Австрали улс энд бас багтаж байгаа. Яг гэх юм бол Rio Tinto компани Англи улсаас гадна Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Австралийн санхүүгийн зохицуулах хороо буюу бас зохицуулалтаа зах зээл дээр бас үйл ажиллагаа явуулж байгаа. Төв офис нь бас Австрали улсад байдаг. Австралийн хууль дүрм журмыг бас дагдаг ийм үндэстэн дамсан корпорац. Тэгэхээр Австралийн одоо санхүүгийн зохицуулах хороо нэршил нь бол үнэт цаас хөрөнгө оруулалтын хороонд нь бас бид бүхэн ийхүү одоо мэдээлэл албан ёсоор ингээд хөргүүлж байгаа. За энэхүү захиаг одоо энэхүү гурван улсын одоо үндсэндээ бол энэхүү одоо оюу толгойтой холбоотой энэ гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй, зөрчлийн хэрэгээр шинжтэй байж болзошгүй, авилгын шинжтэй байж болзошгүй асуудлыг гурван үлдээллийг одоо хуульч бас солонгоо өгнө. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд миний хувьд бол өмнө нь бас оюутлогын асуудлыг хариуцсан засгийн газрын ажлын хэсэг гишүүнээр ажиллаж байсан. Оюутлогын татврын маргаантай холбогдуулаад бас засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан холбогдох бас ажлуудыг бас хариуцж ажиллаж байсны хувьд бас нэмэлт мэдээлэл өгье гэж бодож байна. За юуны өмнө бас Rio Tinto компани үйл ажиллагаатай холбогдуулаад би яг засгийн газрын гишүүнээр засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд Монгол одоо хүний хувьд хэлэхэд Rio Tinto компани бас Монгол улсад явуулж байгаа үйл ажиллагаа бол манай улсын бас засгийн газрын ажлын хэсэг төрийн одоо бас шийдвэр гаргах процесс зохисгүй байдлаар маш их нөлөөлдгөө. Тэгээ Rio Tinto компани хөрөнгө оруулалтын гэрээ болон одоо тухайн үед одоо Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан оюутлогын далдуурхан бүтээн байгуул санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг одоо баримтчгуудыг байгуулах явцдаа өөртөө бас их давуу байдал бий болгосон, яриа хэлцээнд нөлөөлсөн Монгол улсын төрийн өндөр албан тушаалтнуудад бас нөлөө үзүүлж ажиллаж байсан бас жишээнүүд байдаг. Өнгөрсөн хугацаанд гэсэн оюутлогыг тойрсон авилга, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийн олон асуудал бас яригдчихсэн. Гэхдээ харамсалтай нь энэ асуудал зөвхөн монголчууд хариуцлага хүлээгээд монголчууд одоо хоорондоо одоо хэрэлдээд л дуустдаг. Rio Tinto компани үүнтэй холбогдуулаад ямар нэг хариуцлага бол хүлээж байгаагүй. Тэгэхээр өнгөрсөн 17 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш хугацаанд бидний хувьд бас хийж чадаагүй нэг асуудал бол үнэхээр одоо оюутлогын төсөлтэй холбоотой авилга албан тушаалын асуудал байсан бол хэрвээ Rio Tinto компани өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Монголын одоо төрийн өндөр албан тушаалтнуудад зүй бусаар хууль зөрчилд нөлөөлсөн байх юм бол хариуцлага хүлээх ёстой. Хамгийн гол нь өөртөө давуу байдал бий болгож олсон оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг бол хүчингүй болгох зайлшгүй шаардлага тамаа. Тэгэхээр эдгээр асуудлууд дээр монголчууд л одоо хэн буруутай тооцогдоод өнгөрдөг биш. Хамгийн гол нь бид бас Rio Tinto компани хариуцлага хүлээдэг байх дээр бас зайлшгүй анхаарах хэрэгтэй байна. Тэгэхээр яригдаад өнгөрдөг биш. Энэ асуудлыг бид бас Rio Tinto компани өөрийн бас үйл ажиллагаа явуулдаг, өөрийнх нь одоо үүсгэн байгуулагдсан улсуудын хуулийн дагуу ч гэсэн хариуцлага хүлээх асуудлыг бас зайлшгүй тавих нь бас
цаг хугацааны асуудал хаа. Тэгэхээр бас Улсын хурлын гишүүн Бат Найрамдлын одоо Их Британи болон Австрали улсын холбогдох зохицуулах болон хянан шалгах чиг үүрэгтэй байгууллагуудад бас албан бичиг хөрвүүлж нээлттэй сонсголын явцад одоо яригдсан Rio Tinto компани манай улсад бас авилгын шинжтэй үйлдэл одоо үйлдсэн байж болзошгүй өөртөө давуу байдалд олох зорилгоор зөв бусаар манай улсын төрийн шийдвэр гаргах процессаас нөлөөсөн байж болзошгүй бас энэ нотлох баримтуудыг хөрвүүлэх одоо ажлыг бол бүрэн дэмжиж байгаа. За тэгээ яг тодорхой дурдвал Английн авилгатай тэмцэх хууль гэж байгаа 2010 оны хууль байгаа. Тэгээ энэ авилгатай тэмцэх хуулиас сүүлийн жилүүдэд улам чангарсан. Тэгээ Rio Tinto компани Англи улсадаас үүсгэн байгуулагдсан одоо төв офис нь тэнд байдаг. Лондонгийн хөрөнгийн биржээр бүртгэлтэй компани болохын хувьд Английн одоо энэ авилгатай тэмцэх хуулийг энэ үүрэг нь ямар үүрэг байдаг вэ гэхээр гадаад улсын нийтийн албан тушаалтанд давуу байдал олох зорилгоор авилга өгч болохгүй. Энэ авилга нь даалт болон шууд хэлбэрээр одоо байж болохгүй. Тэгэхээр одоо шууд одоо мөнгөн дэмжлэг өгөхөөсөө гадна давуу байдал олох зорилгоор нийтийн албан тушаалтанд нөлөөлж болохгүй гэсэн маш том үүрэг байдаг. Нөгөө талаараа Английн тагаа холбогдуулаад өөртөө давуу байдал олох зорилгоор нөлөөллийн үйл ажиллагаас явуулахыг хориглосон. Хамгийн гол бас чухал зүйл нь Rio Tinto компанийн үйл ажиллагаатай холбогдуулаад авилга албан тушаалын одоо асуудал үүсэх юм бол Rio Tinto компани үүнийг мэдээгүй гэд хариуцлагаас бас мултарч болохгүй. Тэгэхээр Английн хуулийн хамгийн том одоо зохицуулалт нь юу вэ гэхээр Rio Tinto компани Монгол улсад үйл ажиллагаа явуулахдаа авилгаас одоо урьдчилан сэргийлэх хангалттай урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгож хяналт тавьж ажиллах ёстой. Тэгэхээр Rio Tinto компани цаашдаа Монголын одоо төрийн өндөр албан тушаалтад одоо нөлөөлсөн одоо үйл ажиллагаа явуулчаад дараа нь бид нар мэдээгүй бид нар яагаачгүй гэдэг суугаад байж болохгүй. Тэгээ бид нар одоо бүгдээрээ мэдж байгаа ойдлогоо хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбогдуулаад Монгол улсын нийтийн албан тушаалтнууд улс төрчид төрийн албан хаагчид хүртэл одоо ял авч ийсэн шүүхээр одоо асуудал нь орж ийсэн. Гэхдээ ингэсэн ч гэсэн Rio Tinto компани одоо өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээгээгүй байна. Тэгээд үүн дээр бол бид нар зайлшгүй бас анхаарах ёстой. Тэгээд цаашдаа бас үнэхээр Rio Tinto компани Монгол улсад одоо энэ нөлөөллийн үйл ажиллагаа явуулаад төрийн өндөр албан тушаалтнуудад нөлөөлөөд өөртөө давуу байдал олж аваад байх юм бол энэ үйл ажиллагаанаас үргэлжлэх ямар ч боломжгүй. Тэгээд цаашдаа бидний бас аягүй анхаарах ёстой зүйл бол Rio Tinto компани яг уулуурхайн компанийнхаа үйл ажиллагааг сайн хиймээр байна. Тэгээ бид нар ингээд Rio Tinto компанийн бас ингээд үйл ажиллагаагаа одоо Монгол улсад сурталчилж байгаа асуудлуудыг харахад тогтцол үйлчлэгээний компанийн үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн мүлжлэг хийж байна. Маш өндөр хүүтэйгээр одоо Монгол улсын баялгаас өдөр болгон 15 тэрбум төгрөгийн одоо зээлийн хүү авч байна. Авах одоо энэ одоо үрийн сүлжээг бий болгож байна. Нөгөө төгөөр одоо Монгол улсын соёлын өвийг хамгаалж байгаа нэрээр соёлын өв хамгаалагч болж байна. За хамгийн чухал асуудал нь бидний хувьд анхаарах ёстой зүйл маань Rio Tinto компани хэвлэл мэдээлэлээр дамжуулж Монголын одоо иргэдэд бас өөрийнхөө үйл ажиллагааны талаар маш их төөрөгдүүлсэн мэдээллийг одоо удаа дараа өгч байна. Тэгэхээр үйл ажиллагааныхын талаар асуудлын талаар ярьсан одоо яриа болгоныг булзааруулах бас нөлөөллийн үйл ажиллагаанууд явуулж байна. Тэгэхээр одоо Rio Tinto компани бол уулуурхайн компани гэж бид нар итгээд одоо ноёдлогоон одоо дэлхийд одоо 3 доод хэмжээний одоо том одоо нөөцтэй зэс алтны ордоо хариуцлага өгсөн. Rio Tinto компани дэлхийн хэмжээний уулуурхайн компанийн хувьд энэ төслийн менежерийн хувьд хийх ёстой цорын ганц ажил байгаа. Тэр бол уулуурхайн компани олборлолтын үйл ажиллагаагаа сайн явуулах хэрэгтэй. Олборлолтын үйл ажиллагаагаа сайн явуулаад ашиг сайн олоод хувьцаа эзэмшигчтэй ноогдол ашиг тараах одоо үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл энэ үүргээ хийхгүй шал өөр ажил хийгээд нөлөөллийн ажил хийгээд PR-ийн ажил хийгээд за тэгээ санхүүгийн мүлжлэгийн одоо үйл ажиллагаа хийгээд байгаа асуудлын одоо цаад одоо бүр уршиг нь юу вэ гэхээр бид нар монголчууд ойлгоо төслөөс үр ашиг хүртэхгүй байх одоо ноцтой аюул одоо үр дагавар байна. Тэгэхээр нэг алтын аваад авдрыг нь хаях одоо энэ бодтой эрсдэл нүүрлсэн байна. Тэгээ оюутлаг компанийн одоо ашиг одоо энэ жил ямар их хэмжээгээр нэмэгдэж байгаа талаар оюутлаг компанийн гүйцэтгэх захирал мөнгөсөн 7 хоногт одоо мэдээлэл хийсэн. Тэгээ зэс алтны үнэтгэлийн зах зээл дээр өндөр байгаатай уялдуулаад одоо төсөөлж яснаа 40% байснасаа 40%-аар их одоо ашиг олсон байна. Гэтэл энэ ашиг Монгол улсад ямар ч хамааралгүй, ямар ч хүртээлгүй байна. Бид нар энэ ашигаас одоо болтол одоо ямар нэг байдлаар одоо үр өгөөж хүртэж чадахгүй. Дараагийн 10 жилдээ ч гэсэн үр өгөөж хүртэх боломжгүй одоо нөхцөл байдалтай. Тэгэхээр цаашдаа
оюутлогын одоо яг хамгийн одоо цөм одоо нөөцийг бүрдүүлж байгаа хамгийн ашигтай хэсгийг одоо өнөөдөр олборлоод эхэлсэн энэ үед бидний анхаарах ёстой зүйл бол оюутлогын гэрээг яаралтай шинжлэх хэрэгтэй байна. Тэгэхээр яриад өнгөрөх биш, яаралтайгаар бас энэ ажил бид нар хамтдаа одоо хяналт тавьж Rio Tinto компаниг бас энэ Монгол Улсын төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөв бусаар нөлөөлөхөө зогсоогоод яг улирхайн компани одоо хийх ёстой ажлаа бас сайн хийгээч. Монголчуудад ирэх ёстой ногдлол ашгийг одоо тий аль хурдан хугацаанд өгөхийн тулд гэдэг одоо шаардлагыг бас хамтдаа тавих хэрэгтэй байна. За тэгээ мэдээж бас энэ өнөөдрийн хийж байгаа мэдээлэлтэй холбогдуулаад ялангуяа Батнайрамд гишүүн бас Улсын хурлын гишүүнийхээ хувьд Их Британи болон Австралийн зохицуулах байгууллагууд ялангуяа одоо авилгатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зохицуулах байгууллагуудад бас мэдээлэл хүргэлсэнтэй холбогдуулаад маш их одоо нөлөөллийн ажлуудад эхлэх байхаа. Өөрийнхөө бас ингээд үйл ажиллагааг бас тэ манай улсад одоо олж авсан давуу байдлаа өргөжлүүлж одоо хадгалахын тулд энэ нөлөөллийн үйл ажиллагаагаа бас энэ одоо яг Монгол Улсын эрх ашигын төлөө бас дуурч ажиллаж байна. Хин нь одоо зүгээр одоо Rio Tinto компани эрх ашигын төлөө үйлчилж байна гэдэг дээр бас бид нар маш одоо нягуур хандах хэрэгтэй. Тэгээ цаашдаа Монгол Улсын бас баялаг болсон оюутлогын ордоос хамтдаа монголчууд бид хамтдаа өргөөж хүртдэг болохын тулд нэгдэж нэгтэрч тэгээ бас маш сэрэмжтэй байж хяналтаа бас зайлшгүй сайжруулах хэрэгтэй байна. Төлөвтэй холбоотой авилга албан тушаалын бас гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд дээр зөвхөн одоо монголчууд одоо хариуцлага хүлээгээд өнгөрөх биш, Rio Tinto компани гэсэн одоо Английн хуулиар болон Австралийн хуулиар зохих хэмжээний одоо хариуцлага хүлээдэг байх асуудлыг бас тавьж гаргаж байгаа Батнайрам гишүүнээс үйл ажиллагааг бас бүрэн дэмжиж ажиллах болно. Тэгээ иргэдээ ч гэсэн монголчууд та бүхнийг бас дэмжээсэй гэж хүсэж байна. Баярлалаа. Хууль ёстой байгууллагууд шалгуулах ёстой гэсэн бодлын хүрээнд Батнайрам гишүүний явуулж байгаа албан тоодуудыг бол дэмжиж байна. За тэгээд энэхүү завшааныг бас тохиолдуулаад сонсголт дээр миний би оюутлогын компани болон Rio Tinto компани Монгол улсад хэрхэн санхүүгийн үйлчлэг явуулдаг талаар дурдаад өнгөрснөө өнөөдөр бас дэлгэрүүлж та бүхэн мэдээлэл хүргэхийг зорж байна. За юуны түрүүнд миний би түрүү хэлсэнчлэн оюутлогын компани төлөөлөл өдөр төцөөлөл 5 жил ажилласан. Оюутлогын компани аудит санхүүгийн хороод ахалж ажиллаж байсан. За тэгээ сонсголт бас идэвхтэй оролцож оюутлогын компани асуудлаар нэлээдгүй мэдээллийг бас ард түмэнд хүргэсэн байгаа. За мөн дээрээс нь гадаадд бас олон улсын хэмжээнд банк санхүүгийн байгууллага зөвлөх үйлчилгээний ажил хийж байсан хүний хувьд бол Rio Tinto компани за одоо бусад үндэстэн дамсан корпорациудын уулуурхайн салбарт ашигладаг хэд хэдэн төрлийн санхүүгийн үйлчлэлийн аргыг бол Монголд явуулдаг. За үүн дээр хэлэхэд бол нэгдүгээр татвараас зайлсхийх арга хэрэглэдэг. Хоёрдугаар нүд хурсан худал мэдээллээр ард түмний төр төлөх арга хэрэглэдэг. Гуравдугаар эрсдлийг бусдад даатгах арга гэх мэт ийм гурван аргыг хэрэглэдэг. За энэ аргуудыг цааш нь дэлгэрэнгүй тайлбарлаж одоо хэлэх юм бол татвараас зайлсхийх арга дээр оюутлогын компани маань зардал, менежментийн төлбөр, баталгааны шинтгэл, зээлийн хүү гэх мэт эхлэн бодох бүтэлийн аргуудыг ашиглаж Монгол улсад явуулж буй үйл ажиллагаанд зардал өсгөж, татвар ногд хорлохыг бууруулж, татвараас зайлсхийх арга хэрэглэв. За энэний үр дүнд оюутлогын компани өнөөдөр Монгол улсад 15 жил гаруй үйл ажиллагаа явуулж байгаа боловч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар огт төлөөгүй. Тэг дург. За цаашдаач 2026-аас 2035 онд оюутлогын компани маань хамгийн өндөр алт цэцгийн агуулмжтай баялагийг олборлох үедээ ч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй. Огт төлөхгүй. За дээрэс нь оюутлогын компани маань гадагшаа төлдөг харилцан хамааралт бүхий этгээдүүдэд дамжуулдаг менежментийн төлбөр, зээлийн хүү гэх мэт төлбөрүүдтэй татварын суултгал авч төлдөггүй. За үүний үр дүнд 2013 оноос 2020 оны хооронд хийсэн татварын хяналт шалгалтын үр дүнд 1.2 их найд төгрөгийн татварын зөрчил үйлрүүлж татварын албанаас алт тавьсан байна. Энэхүү 1.2 их найд төгрөгийн 1.1 их найд нь хэр чигтээ суудган татвар төлөөг асуудал байна. За тийм учраас оюутлогын компани татвараа шударгаар төлөх хэрэгтэй байна. Цаг хугацаанд нь төлөх шаардлагатай байна. За хоёрдугаар арга буюу нүд хурсан худал мэдээлэлээр төрөгдүүлэх арга. За өнөөдөр бид нар 2010 оны тээзүүд болон 2016 оны тээзүүд харах юм бол
Өнөөдрийн байдлаар бид нар оюутлаг компаниас ногдол ашиг бүтэд эхэлчихсэн байх ёстой. 2016 оны тээзүүдээр бол бид нар 2021 оноос эхлээд ногдол ашиг бүтэд эхэлчихсэн аж ахуйн жорол хаалт дотор аваад эхэлчихсэн байх ёстой байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар бид нар ганц төгрөгийн ногдол ашиг аваагүй. За тэгэхээр эндээс юу гэж харагдаж байна вэ гэхээр ямар нэгэн гэрээ хилцэл хийх, хөрөнгө оруулалтын гэрээ эсвэл дубайн гэрээ хийх үед биднэрт маш өөдрөг төсөөллөөр одоо мэдээлэлээ танилцуулдаг. Та нарт ногдол ашиг бүтэн, та нарт их хэмжээний одоо ашиг өгнө гэж хэлдэг хэрнээ яг бодит байдал дээр энэ хязгаарч хөрсөн дээрээ бууж биднэрт ашиг олж ирдэггүй. За үүний бас нэг 2 тэрбум гаруй доллараар хэтэрч 30 сараар хойшлсон явдал нь манай Монгол улс оюутлаг компаниас ногдол ашиг хүртэх бүх боломжийг хаасан байсан. За үүнтэйгээ холбоотой оюутлаг компани болон Rio Tinto компани бидэрт худалд мэдээлэл өгсөн. Худал мэдээлэл. За энэ ч товтлогдсон. Бид нар хөндлөнгийн шинжээд авч ажиллуулснаар 76 бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн хугацаа хуульсан асуудал нь менежментийн буруу үйл ажиллагаанаас болсон байна гэдгийг бол тогтоосон. За үүнтэй холбоотой гадны энэ хариуцлагын тогтолцоо одоогоор хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ дубайн гэрээгээр зохицуулдаг. За 3 дахь буюу эрсдлээ бусдад даатгах арга. За энэ бол санхүүгийн мөлчлөгийн одоо олон улсын үндэстэн дамсан корпорацуудын бас ашигладаг маш томоохон хэлбэр. За энэ нь яадаг вэ гэхээр худалдан авалтын үйл ажиллагаагаараа дамжуулж хууль бус байж болох үз хар мөнгөний урсгал бий болгодог. За худалдан авалтын дотоод дүрм журмаас гадуур одоо холбогдох улс төрийн шийдвэр гаргах түвшний хүмүүст гэрээ тендер болгодог. За энэ явдал бол одоо өмнө нь ч явагдаж байсан, 2009 онд ч явагдаж байсан. Яг үүндээ би 2025 онд оюутлогын тууцад байхад ч энэ асуудал бол явагдсаар л байсан. За тэгэхээр энэ бол маш тийм одоо ард түмэн олж мэдэх боломжгүй хаалттай хаалганы цаана явагддаг ийм их хэмжээний одоо оюутлогын компани ашгийг хүртэх ёстой хүмүүс нь хүртэхгүй цөөхөн хідэн хүн тэндээс одоо илүү давуу ашиг хонжоо олох гэсэн ийм хэлбэр явагдаж байна. За тэгээд дээрэс нь оюутлоготой холбоотой ямар нэгэн асуудал нэгдэх тоолонд олонний дунд нэр хэвлэлтэй цөөн хідэн оюутлогын ажилтан эсвэл тэтгэлийн хөтөлбөр зарлаад тэтгэлэг авсан оюутныг ингээд харгаад яриа хийгээд ингээд олон ард түмнийг төөрөгдүүлдэг. За төөрөгдүүлж чадсан гэж би хэлмээр байна. Энэ олон жил явагдсан. За тэгэхээр энэ одоо арга барилуудыг бол зөвхөн одоо Rio Tinto компани гэхгүй ер нь үндэстэн дамнсан уулуурхайн томоохон корпорациуд бол хэрэглэдэг. За хэрэглэгдсэн ч нотлогдоод маш олон улсын жишээн дээр торгуул, ял, за хуулийн цохих хэмжээний арга хэмжээнүүд бол авахцаар байсан. Rio Tinto ч гэсэн ийм одоо арга хэмжээний хүрээнд бас тодорхой хэмжээний торгуул, ял бол авсан байгаа. За тэгээд эцэст нь хэлэхэд бид нар хилцээрд яаралтай амжилттай ажиллах хэрэгтэй байна. Би одоо цохож хэлмээр байна. Би сонсголын үед энийг бас хэлж ирсэн. Дараагийн 5-аас 10 жил оюутлогын компани хамгийн өндөр зис алтны агуулмжтай, хамгийн ашигтай олборлолт хийх чухал үе явж байна. За үүнтэй хаж хурлын 120 дугаар тогтоол батлагдаж, гэрээг сайжруулах чиглэл өгөгдөж, Монголын холбогдох хүчний байгууллагууд ч мөн энэ талаар судалж илрүүлэх одоо чиглэлийг бол өгсөн. За гэхийн хууль ёсны зохиох байгууллагуудаас давхар шалгуулах хэрэгтэй байгаамаа. Давхар манай монголчуудад ажиллах ёстой. Бид нар гадаадуудтай хамтраж бас ажиллах хэрэгтэй байна. За эдийн засгийн хувьд манай Монгол улс яалтч уулуургаагаас хамааралтай. Энийг бол бид нар бүгдөө мэдж байгаа. За үүнийгээ ч мэдээд манай төрийн бодлого бол байгалийн баялагын үр ашгийг олон түмэндээ, ард түмэндээ тэнцүү байдлаар хуваарлах бодлогыг хэрэгжүүлж үндэсний баялагын сан гэх одоо концепцийг бид нар гаргаж ирсэн. За үүний дагуу энэ оны төгсгөлөөр гэхэд нэг иргэнд 500 мянган төгрөгийн хөрөнгөлөл одоо үндэсний баялагын санд бий болно гэсэн мэдээлэл сайхан гарсан. За тэгвэл энэ 500 мянган төгрөгийн хөрөнгөлөлт оюутлогоо төслөөс олсон ганц төгрөг байхгүй. За харамсалтай энэ бол маш харамсалтай явдал. Яг л оюутлогын компани бол маш их хэмжээний борлуулагтай, маш их хэмжээний ашиг олох боломжтой Монгол улсын нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг, Монгол улсын баялагийг олборлож экспортлдог компани.
2026 оны байдлаар оюутлаг компани чөлөөт мөнгө урсгал буюу үйл ажиллагааны ашиг нь 2.6 тэрбум ам доллар болно гэсэн мэдээллийг оюутлаг компани гүйцэтгэх захирал мөнхсөг саяхан бас мэдээлсэн. За 2.6 тэрбум ам доллар гэж бодоод үзэхээр бидний 34% бол энэ дүнгийн 884 сая доллар буюу энийг одоо өнөөдрийн хашаар бүрбүүлээд 3.5 сая иргэндээ хуваагаад үзэх юм бол нэг хүнд ногдох 2026 оны ашиг бол 900 мянган төгрөг байна. Энэ бол зөвхөн ганц оюу толгоогоос ганц нэг жилийн дотор хоригдлын санд одоо орж болох түн. Харамсалтай нь өнөөдрийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувийн нөлөөлөгчдийн гэрээ, Дубайн гэрээгээс шалтгаалаад бид энэ баялагын өгөөжийг хүртэж чадах байна. За тэгэхээр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид хугацаа алдахгүй яаралтай суурь гэрээ болон энэ одоо санхүүгийн мөржлийн схемүүдийг бүрдүүлэх шаардлагатай байна. За төгсгөлт нь хэлгээд санхүү нөлөөллийн үйл ажиллагаа, мэдээллийн хэрэгсэл гэх мэт бүхэл хуран мэхлэх арга замаар оюу толгой төслийн өнгө өгөөжийг олж харах боломжийг зориудаар монголчуудаас нууж байна. Бид гүн рүү н орж энэ хүчгийг нь татаад харвал монголчууд ашиг бүрдэх боломжууд бий. Тиймээс бодит мэдээлэл чухал. За тийм ч учраас бид өнөөдөр ингээд гурлаа нийлээд та бүхэн ингээд нээлттэйгээр мэдээлэл болон бодит одоо нөхцөл байдлыг ингэж мэдээлж байна. За хамтдаа цаг хугацаатай уралдаж шаардлага тавьж ажиллах хэрэгтэй байна. Монголчууд нэхур байх хэрэгтэй байна. Оюу толгой компани дээр иргэн бүр оролцоотой, иргэн бүр хариуцлагатайгаар нэхур хандах шаардлагатай байна. За та бүхэн баярлалаа. Үнэхээр нэг асуулт. Оюу толгойн борлуулалтын бодлого Монгол банкаар дамжиж байгаа юу? Энэ асуултыг та бүхэн таньж байна. За яг асуулт хариулт гэж нэгжсэн. Тэгэхээр өнөөдөр 120 дугаар тогтоол оюу толгойгоор явж байгаа экспортын борлуулалтын орлого 100% Монгол банк болон Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкаар дамжих ёстой гэсэн 120 дугаар тогтоол дээр бол чиглэл өгсөн. Яг өнөөдрийн байдлаар бол Монгол банкны ерөнхийлөгчийн хэлснээр оюу толгойн экспортын борлуулалтын орлогын ойролцоогоор нэг 57 орчим хувь нь бол валютын арилжаагаар дамжиж байгаа юм л. Энэ 57%-ийг бид тэгэхээр 120 дугаар тогтоолын хэрэгжих хүрээнд бол оюу толгойн борлуулалтын орлого одоо 2026 онд бол түүхэн хэмжээнд хүрэх нь байна. Энэ валютын урсгал бүгдээрээ Монгол улсаар явж ээж бас Монгол улсын эдийн засагт одоо эерэг нөлөөгөө бас авчрах боломжтой бас болно. За тэгээд эцэст нь хэлэхэд бол бид бүхэн ингээд оюу толгой компани энэ одоо мэдээллийг одоо хянашил төр оргоо цугласан нотлох баримтыг Монгол, Англи, Австрали улсын одоо авилтаа тэмцэх газар энэхүү албан ёсоор хандаж хөрвүүлж байна. За өөр нэмэлт асуулт та бүхэн байгаа. Дубайн гэрээтэй холбоотой нэг асуулт. За. Энэ нөгөө эвчтэй гарч ирсэн та хэлжсэн тийм. Тэгэхээр одоо хян шалгалтын хорог байгууллагаас энэ асуудал нэгдэж юу болж байгаа юм. Хоёрдугаар та бүхэн хэд хэдэн удаа оюутлын асуудлаар мэдээлэл хийлээ. За яг яагаад асуудал шийдэхгүй яг юунд гацаад байгаа юм бэ? Одоо оюутлын хэлцээр болж байгаа асуудал шийдэхдээ Монголын талаар хүртэх хэрэгтэй гэж яриад байгаа. Яг юунд гацаа яваад байна? За эпштентэй холбоотой мэдээлэлээр та бүхэн бүгдээрээ нээлттэй байгаа. Английн, Америкийн одоо хууль зүйн яамны вебсайт руу ороод одоо бүгдээрээ хайлт хийж хайлт ирцээр бол бүгдээрээ гарч ил. Тэгэхээр миний ярьсан зүйл бол 2026 оны 2 сарын 10-нд Australian Financial Review гэдэг Австралийн хамгийн том сонин дээр эпштентэй холбоотой мэдээлэл оюу толгой болон Rio Tinto-гийн холбоосыг судлаж гаргаж ирсэн артикл гарсан байна. Тэр мэдээллийг бас олон нийтэд хүргэсэн байгаа. За энэ дээр бол нэг бүхий гишүүд бол ерөнхий сонсгол зохион байгуулахаар гар үсэг зөвлөлөө явж байгаа гэж үзэж байгаа. Миний хувьд ч гэсэн энийг бол үсэг хөлбөмбөгийн хувьд дэмжиж байгаа. За оюутлын хилцээр хамгийн гол нь бидний хүсэж байгаа бол оюутлын хилцээр одоо баг энэ миний бодлоор энэ засгийн газрын хамгийн том мегацлох болов. Энэ хилцээр заавал амжилттай явах ёстой. За мөн одоо парламентын зүгээс энэ хилцээр амжилттай болоод оюутлын төсөл дээр Монгол улсын эрх ашиг хангагдахад бид нэр дуу хоолойгоо заавал хүргэсээр явах болно. Засгийн газарт шаардлагатай үед бас ташуур болж бас явах болно. Яг гоо энэ тийм нэг амархан явахгүй баг. Гэхдээ энэ удаа түрүүн баясгалан гишүүн хэллээ. Дараагийн 8-аас 10 жилд оюу толгойн хамгийн том орлоготой өрмөн явах гэдэг юм. Энэ үед монголчууд бид нэр зээлэнхүү ярьсаар байгаад хоос оцолж болохгүй л гэж байна. Энэ дэр Монгол улсын эрх ашиг заавал хангагдах ёстой. За энэний төлөө бол бид нар ч гэсэн тоолоогоо заавал хүргэсээр байх болно. За өөр асуулт байхгүй бол бас
байгаа шүү дээ. 102 дугаар тогтоол дээр онцлогийн асуудал бүр нэгдүгээрт байгаа. Тэгэхээр онцлогийн асуудал бол 102 дугаар тогтоолын хүрээнд хилцээр заавал явж Монгол Улсын эрх ашиг хангах ёстой байна. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дараагаар баяр цогтгой томилжлоо л доо. Тэгээ баяр цогтгой гэдэг хүн бол оюутлогоо тэрийг хийсэн хүн байгаа. Тэгээс сая солонгоо хуульч бас уйж асуух гэдэг юм л та. За хамгийн гол нь та бас хуульч бол хувийн хуульчны шүүхээр хэрхэн эцэслэгдчихэд прокурор хэрэгсэхгүй болгоод дахиж шүүхээр оруулаад прокурор дээр хэлсэн байна. За оюутлогын төсөлтэй холбогдуулаад бас би түрүүнд дурдсан ер нь авилга албан тушааллын асуудлууд бас байдаг. За ялангуяа одоо оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад, дубайн гэрээ байгуулахад өөртөө давуу тал авах зорилгоор Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад бас Rio Tinto компани нөлөөлсөн асуудлууд бол яригддаг. За 3 шатны шүүхээр ч гэсэн ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дараагаар томилогдсон баяр цогтгой асуудал бол байдаг. Тэгээ энэ шүүхийн шийдвэр өнөөдөр шүүхийн мэдээллийн нэгдсэн санд хинч унших боломжтойгоор нээлттэй шүүхийн шийдвэр байна. Энэ шүүхийн шийдвэр дээр баяр цогтгой асуудлаас гадна дубайн гэрээтэй холбоотой дубайн гэрээ байгуулж Монгол улсад ямар их хохирол учруулсан Монгол улсад ирэх ёстой байсан татврын орлогыг бууруулсан асуудлуудтай холбогдуулаад Монголын төрийн албан хаагчид тухайн үед татврын ерөнхий газарт ажиллаж байсан хүмүүс бас хариуцлага хүлээж ял авсан асуудал байгаа. Тэгэхээр иргэд маань бас энэ шүүхийн шийдвэрийг нээлттэй мэдээлж боломжтой. Тэгэхээр нэг асуудал бас би түрүү яриандаа дурдсан. Оюутлоготой холбоотой авилга албан тушаалын асуудал яригдахад Монгол хамгийн гол асуудал нь хэрвээ үнэхээр давуу байдал олох зорилгоор Монголын ямар нэг төрийн албан хаагчид төрийн өндөр албан тушаалтад нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан бол энэ бол тухайн яриа хэлцээг хүчингү болох тухайн гэрээг хүчингү болох том нөхцөл юм аа. Тэгэхээр энэ асуудлыг бид нар ерөөсөө ярихгүйгээр баяр цогтгой өөртөө эхнэрийнхээ компаниар дамжуулаад 50-60 тэрбум төгрөгийн тендер авсан асуудал байгаа. Тэ бусдад нөлөө бүхий хүмүүст тендер өгдөгөө. Энэ тендер өгөхдөө заримдаа тендерийнхаа журмаа зөрчдгөө. Нээлттэй биш ээ. Монголын томоохон аж ахуйн нэгжүүдэд тендер өгөх замаар бас өөртөө давуу байдал бий болгодгоо. Тэгээ оюутлогын талаар ярьсан гэрээг нь сайжруулъя гэж удаас дугарч байгаа ус төрчдүүдийг харлуулах үйл ажиллагааг бас маш их хийдгээ. Тэгэхээр бидний хувьд заашгүй анхаарах ёстой зүйл маань тэгээ бат найрамдах гишүүний бас Австрали болон Английн авилгатай тэмцэх газарт бас хандж байгаа асуудлыг яагаад бас хуульч хүнийхээ хувьд бүрэн дэмжиж гэн гэхлээр Rio Tinto компани хариуцлага хүлээх хэрэгтэй. Rio Tinto компани Монгол улсын хуулийг хүндэтдэггүй, Монгол улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй бол өөрийнхөө үүсгэн байгуулагдсан, өөрийнх нь яг хөрөнгө оруулагчид байдаг Англи болон Австрали хуулийн авилгатай тэмцэх хуулийг, эрүүгийн хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй. Тэгэхээр энэ асуудлыг бид нар бас зайлшгүй тавих ёстой. Тэгэхээр баяр цогт гэдэг хүний асуудал шүүхийн шийдвэрээр ороод шүүхийн шийдвэр гарцсан 3 шатны шүүхийн шийдвэр гарцсан. Тэр шүүхийн шийдвэрийг бид нар нээлттэй унших боломжтой байсаар байтал оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ямар ч асуудал яригдахгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар зөвхөн хоорондоо ярьсаар байгаа л энэ оюутлогын төслийн хамгийн үр өгөөжтэй ашиглаж болохгүй үе дуусгах чинь. Энэ асуудал дээр бид нар зайлшгүй анхаарах ёстой. Тэгээ сая бас сэтгүүлч асууж байна л та нар яриад байна гэдэг. Тэгээ ярьж байгаагийн бас цааш шалтгаан нь бидний хувьд Rio Tinto компани бас хариуцлагатай байгаа чи. Манай улсад бас PR-ийн нөлөөллийн тэгээд улирхайн компанийн бас хийхгүй энэ олон ажлуудаа хийхээ болооч гэж хэлмээр байна. Тэгээд Rio Tinto компани бас үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд би яг ажлын хэсгийн гишүүнээр бас ажиллаж байхдаа анзаараад задлаад дүн шинжилгээ хийгээд үзэхээр Rio Tinto компани ерөөсөө манай улсад эдийн засгийн колоничлолын үйл ажиллагаа явуулж байгаа. Манай улсын төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд зохисгүй байдлаар нөлөөлдөг. Энэ нөлөөллийн үйл ажиллагаа нь удаа дараа давтагддаг. Манай улсын төрийн ажлын хэсгийн ажлуудыг хүчгүүдүүлдэг, тавьж байгаа шаардлагуудыг үйл огшоодог, худал мэдээлэл өгдөг энэ үйлдэлүүд нь бас огт дуусахгүй байгаад байна. Тэгэхээр нөгөө талаараа бидний хувьд тавих ёстой нэг шаардлага нь Rio Tinto компани бас хариуцлагатай байх хэрэгтэй байна. Мэдээж бид нар бас 4 жил болгон сонгуул хийгээд ус төрчтэй хариуцлага тооцдог тийм. Түүнтэйгээ адилхан Rio Tinto компаниг ч гэсэн бид нар бас хариуцлага тооцож, хариуцлага нэхэж хамгийн гол нь улирхай компанийнхаа үйл ажиллагааг явуулаач. Бусад салбар руу ороод хотын тогтцолт үйлчилгээ хийгээд ан бус санхүү жуулж манай улсын том баялагаас бидрээс өмнө ашиг хүртээд байх энэ ажлаа бас болооч гэж хэлмээрээ. Тэгээ хамгийн чухал ажил нь ерөөсөө бид нар
авилга ашиг сонирхлын асуудал байвал Rio Tinto компани Английн хуулиар, Австралийн хуулиар ч гэсэн хариулт. За баярлалаа тавд. За туусын гишүүнээр 5 жил ажиллаж байгаад яагаад энэ талаар мэдээлэл өгж байгаа юм бэ гэсэн асуулт байна. За яг үннийг хэлэхэд бол би 2020 онд оюутлахын туусын гишүүнээр томилогдсон заримаас эхэлж буй оюутлагатай холбоотой мэдээллүүдийг бол нээлттэйгээр ил тод өсвөр ингэсэн. Хамгийн анх 22 тэрбум үрийн хэмжээтэй болж 2051 он хүртэл одоо бид нар огт ногдол ашиг авахгүй түүнээс цааш ногдол ашиг авах боломж нь хаагдчихэ гэдэг мэдээллийг би одоо бүр Монголд ч ирэхээс өмнө Америкт амьдардаг байхдаа мэдээллийн хэрэгслээр дамжуулж олон нийтэд өгчээсэн. За үүнээс хойш маш олон хэмжээний хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн Facebook хуудасаарч дамжуулж бол мэдээллийг ил тод нийлдэд өгч гараагүй. За гэхдээ яг өнөөдөр бид нар оюутлага компани хамгийн зэсийн болон алтны агуулмж өндөртэй хөдрийн биетээ олборлох гэж байна. Оюутлага компани яг үнийг хэлээд 2025 он хүртэл ашигтай ажиллаагүй. Тэгэхээр тухайн үед бид нар ашигтай ажиллаагүй компаниас бид нар ногдол ашиг авмаар байна гэж ярих бас утгагүй байсан. 2025 оны эцэст оюутлага компани яг ашигтай ажиллаж эхлэх үедээ за тодорхой хэмжээнд Rio-Tinto-гоос тамилсан туузын дарга нь манай засгийн газар руу гомдол үнэлэхгүй худал мэдээлэл дамжуулснаар намайг бол туузын гишүүнээр чөлөөлүүлсэн. За энэ асуудлыг бол цааш нь дараагийн удаа бол дэлгэрэнгүй тайлбарлаж ярих болов уу гэж би бодож байна. За гэхдээ өнөөдөр түрүүн хэлсэнчлэн 2026 онд анх удаага оюутлага компани маань 2.6 тэрбум өмнө байгаагүй хэмжээний ашиг олох байна. За тэгэхээр энэ ашгийг бид нар хэрхэн хүртэх вэ? Хүртэх боломж нь байна уу гэдэг дээр л одоо бид нар хүртэх ёстой шүү. Оюутлага компаниас бид нар өгөөж хүртэх ёстой. За хүртэх цаг хугацаанд гэсэн болсон. За тэгэхээр энэ дээр хин хизээ гэдэг дээр бас ингээд улс төржүүлээд тийм ингээд асуудлаа шийдвэрлэхгүй бас хоошин тавиад иж болохгүй юм шүү. Бид нар өнөөдөр за тэгээд даль хизээний бүтэд эхэлчихсэн ашгийг бид нар өгөөж хэлбэрээр хүртэж эхлэх шаардлагатай байна гэдгийг хэлнэ. Баярлалаа. За баярлалаа.